За, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За, бүсчилсэн хөгжлийн өргөтгсөн зөвлөгөөнийг бүсүүдээр зохион байгуулад нэлээд их зардал чирэгдэл гаргаад олон хүмүүсийг цуглуулад ингээд ер нь сүүлийн үед бол энэ зөвлөгөөнүүдийг айхт их хийж байна л д. Хамгийн гол нь үр дүн байх хэрэгтэй. Сая говийн бүсийн өргөтгсөн зөвлөгөөнийг 5 сарын 12-нд Дорноговь аймагт хийсэн. За маш олон хүмүүс санал хэлсэн. Тэгээд энэ дээр гарсан яригдсан асуудлууд, хөрөнгө оруулалтын асуудлууд яригдсан, хууль эрх зүйн шинжилгээ асуудлууд яригдсан. Тухайлбал хөрөнгө оруулалтын маш олон асуудлуудыг яриад ингээд эрен билсэн. Тэгээд энэ асуудлуудыг яаж хэрэгжүүлэх юм? Энэ Монгол улсын энэ 26, 27, 28 оны төсвийн хүрээний мэдээлэл эрхчлэн хийх үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ асуудлуудыг яаж эрен билж тусгах юм бэ гэдэг дээр нэг мэдээлэл өгөөч. Мөн энэ хууль эрх зүйн орчныг шинжлэх, ялангуяа энэ бүсчилсэн хөгжлийг цааш нь амьлуулахад хууль эрх зүйн орчныг өөрчлөх, шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаад байгаа. Тухайлбал энэ бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын хууль гээд 2003 онд батлагдсан хууль сайн хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүртсэн. Тэгээ энэ хуулийг цааш нь амьлуулах, хэрэгжүүлэх, бүсийн удирдлагыг их тодорхой болгох хэрэгтэй. Мөн бүсийн төсөв гэдэг зүйл заашгүй байхгүй бол хий хоосон баахан хийх ажлын мөрөөдлийн жагсаал яриад тараад байдаг байж болохгүй. Тийм учраас энэ нэгжийн хууль, төсвийн хууль, бусад хуулиуд энэ бүсчилсэн хөгжлтэй холбоотой олон зохицуултыг тусгаж өгөх юм заашгүй шаардлагатай байна. Тэгээ энэ дээр хийхээр төлөвлөж байгаа зүйлүүд юу байна вэ гэсэн. За ийм асуудал байна. За дараагийн дугаарт ер нь эх жилүүдэд бид төсвөө ингээд алдагдaltaгүй батлаад яваад байх юм уу? Аль эсвэл тодорхой хэмжээгээр төсвөө алдагдaltaй батлаад тэгээ энэ 14 мега төсөл тэгээд энэ бүсүүдээс гарсан саналууд энэ хөрөнгө оруулалтынхаа ажлуудыг цаашдаа хийх юм уу? Хоёрдугаар энэ гадаадын зээл тусламжуудаа яаж ашиглах юм бэ? Энд ч гадны зээл тусламж төсвийн доктортой байдлын тухай хуулиа зөрчиж болохгүй гэдээ ашиглаж болохгүй болсон. Төсвөө алдагдaltaгүй болгоно гэдээ ингээд шахаа баталдсан. Тэгээд энэ чинь юм хийх боломж байгаа мөөгүй юм уу? Яаж цаашаага бид энэ өмнөө тавьсан ажлууд хүн бүхэл ярьж штэ энэ 14 мега төслөө цааш нь явуулна, үргэлжлүүлэн зогсохгүй гэд. Тэгээд төсөв энэ талаасаа хууль талаасаа харах юм бол энэ чи явмааргүй шинжтэй байх юм. Тэгээд эднэр дээр ямар бодлого байгаа юм? Сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамнаас тодруулж асууя. Дараа нь тодруулъя. За нармадах шөнө асуулт хариулъя. Төсвийн өрөөний мэдээллийг бид эхний хэлцүүлэг дээр энэ талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. За манай тэргуун шатраас эдийн засгийн хөгжлийн сайд маань дээр маш тодорхой хариултууд өгсөн байгаа шүү. За эх жилийн төсөв бол ерөнхийдөө 2025 оны тоон дээр багтаж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг зардлын өсөлт байхгүй, за орлогын хувьд ч гэсэндээ ер нь өсөлт байхгүй, ингэж орж ирж байгаа. За ер нь жил бүр нэг 5-8% механик өсөлт байдаг. Хүн амын өсөлт, за хуультай маш олон зардлууд дээр ийм өсөлт гардаг. За дээрэс нь маш олон төсөл хөтөлбөрүүд, үндэсний хэмжээний хөтөлбөрүүд гээд ингээд өсдөг гэсэн хэдий ч энэ жилийн зардлын дээд хязгаарт орж ирж байгаа. За дээрэс нь бид эх жилүүдээс татварын реформ, за хэд хэдэн мөн үндэсний хэмжээний ийм хөтөлбөрүүдтэй холбоотойгоор төсвийн зардал дээр нэлээд хумилт хийх ийм шаардлага, зорилт бий болж байгаа. За тийм учраас яг таны хэлсэнтэй ижил би зүйл хэлье. Ер нь хөрөнгө оруулалтын орон зайнууд нэлээд хумигдана. Өөрөөр хэлбэл төсөв дээрээс шүү. Тийм учраас төр хувийн хөгжлийн түншлэл, гадны хөрөнгө оруулалт, гадаад дотоодын төр хувийн хөгжлийн түншлэл, за мөн баялагын солилцооч гэж яригдж байгаа маш олон ийм эрх зүйн орчнуудыг бий болгож чадчих бид энэ олон бүтээн байгуулалтуудыг хийж чадна. За дээрэс нь мөн эдийн засгийн нийгмийн хувьд бид дотоодоос биш гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа энэ бас сорилтын үед аль болох төсвүүдээр ачаал авахгүйгээр төсвийн хөрөнгө оруулалт болон ийм импортыг дэмждэг
ийм зүйлүүдээс аль болох татгалзаж одоо өөр хувилбарууд дээр бид хөрөнгө оруулалтуудаа одоо ачааллаа өгж явах нь одоо дараагийн одоо ойрын жилүүдийн ийм бидний одоо зорилт байх болно. За тийм учраас төсвийн хүрээний мэдээлэл дараа жилийн мөн төсөөллүүд бол ерөөсөө нэг 10хан л тоо байгаа. Маш ойлгомжтой юм 10 тоо байгаа. Тэгэхээр одоо гол өөрчлөлт бол ер нь хөрөнгө оруулалтын дээр л явна. Өөрөөр хэлбэл төсөв дагсан төсвийн одоо хөрөнгө оруулалтууд эх жилийн төсвөөр нь баггүй хумигдана гэдгийг хэлье. За Наранбаатар гишүүн тодруулж сууя. Бүсчилсэн хөгжлийг эх жилүүдэд амьлуулах Улаанбаатар хотын энэ төвлөрлийг сааруулах, утааг бууруулах чиглэлээр одоо ямар ажлууд хийх юм. Саяын энэ бүсийн зөвлөгөөнүүдийн ач холбогдол нь юу байгаа? Бүсийн зөвлөгөөнүүдээс ярьсан хөрөнгө оруулалтын асуудал, хууль эрх зүйн орчны шинжилгээд ямар ажлуудыг энэ бүсүүд рүү эх жил хийх юм бэ? Саяын эренплэдээс ажлууд эх жил хийгдэх юм уу гэд ийм тодорхой асуулт асуусан. Тодруулга авъя. За сангийн сайд болдын чахлаа хариулт өгье. Наранбаатар гишүүнээ одоо бид чинь төсвийн хүрээ ярьж байгаа шүү дээ. Нэг 10 тоол ярьж байгаа. Орлогын доод түвшин, зардлын дээд хязгаар, эдийн засгийн өсөлт, за үнийн өсөлт, хөрөнгө оруулалтын хязгаар, засгийн газрын өрийн дээд хязгаар гэдэг. За энэ асуудлуудын хүрээнд бол тоонууд маш ойлгомжтой байгаа гэж би бодож байна. За саяын таны асуулт бол эх оны төсөв орж ирэх үед илүү их тодорхой яригдах учиртай. За дээрэс нь одоо хөгжлийн төлөвлөгөө яригдж байгаа. За хөгжлийн төлөвлөгөөн дээр бол зорилттой түвшнүүдэд тавьсан ийм хэмжээнд байгаа. За ер нь яг гоо томилоод хэлэхэд томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд бол энэ он болон 26 онууд дээр нэлээд бид одоо эренбэлнэ. Тэгэхээс ч өөр аргагүй болж ирж байна. Бид 14 мега төслөөс ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй. Яг цаг хугацааны хувьд биднээс шалтгааллахгүй хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал ийм зүйлээс шалтгаалж бид эренбэнд оруулж болно.